Энэ бол 20 жилийн өмнө Монгол улсын нэгэн жаал охин аав ээжтэйгээ гурвууд хөх хотоор айлчилд 2 хотоо татуулсан гэрэл зургууд болно. Тэгэхэд 20 жилийн хойных өнөөдөр өөлөө болсон тэр охин харин хөх хотын нэг сүрлэг ордонд өөрийн биеэн даасан дууны үдшилгээр хэлэх гэж бориг бөхсгөлгүй яарж байна. Энэ бол дэрий Монгол улсын нэртэд дуучин Сэрчмаа болно. Үлэмж оршилтай үнэн хонгор дурсгал гэж ингэж л хөрөнгөшин зүсаардаг учиртай. 2004 онд билээ. Дуучин Сэрчмаа өвөр Монголын телевиз хорооны цагаан сэрийн үдэшилгэд урилга ёсоор оролцлоо. Сэрчмаа маань зөвхөн хөөрхөн сайхан зүс төрхөөрөл бишээ хүн болгоны зүрхэнд шингэсэн ээжийн тухай нэгэн ая дуугаар өвөр монголчууд тэрчлэн бүх дундад улсын сонирхогчдод танигдаж аюулхай цэжинтэн аштын цуурья үүсгэсэн юмсан. Хүмүүсийн амандаа аялах туртай ээжтэй зориулж дуулах туртай ээж хүмүүсээс амандаас аялах туртай дууны нэг болсон гэж би боддог. Тэгээд бас Улаанбаатарт байгаа бас ар монголчууд маань өвөр монголчууд маань бүгдээрээ сонсдог болсон энэ дууг. Тэгээд анх би энэ дууг өвөр Монголын цагаан сарын үдшилтээр ирж дуулж исэн. Тэгээд тэн дээр ирж дуулахад бол хүмүүс маш сайхан хүлээж авсан. Тэгээд тийм ч учраас бас энэ дуугаар бас танигдсан гэж бас хэлж болно. Ээжийн тухайн бүрий сайхан дуунуудыг дуулж, гэрэн хорвоон элэг нэгтний уйруулж явахын зэрэг урамшуулж нөлөөлсөн Сэрчмаагч урлагийн тухай боловсролоо уйхгүй хөцөлсөр байна. Тэр маань ангир ээжийнхээ дуугаасаа зүрхний ирэл хэмээх дууга уянгалах хүртэл дуулахын урлагийн цар хүрээгээ аяндаа өргөтгөж дуулахын урлагийн шин давалтаа биелүүлж ирсэн юмсан. Дууг анх сонсоод ямар сайхан дуу би энэ дууг одоо дуулъя гэж би одоо энийг миний л дуу би дуулах ёстой юм байна гэж би тэр үгийг нь уншаад аян сонсоод хийж батсан. Зүрхний ирэл гэхэд бол хэдийгээр өвөр Монголын уран бүтээлчдийн шүлэг аяар бүрэлдэсэн боловч Монгол улсын тэнгэрийн ивэлгэх хян бүтээлд гол дуугаар сонгогдсон гэнэ билээ. Сэрчмаагийн цээлхэн тунгалах хоолойхоос торгон их шиг болон ундарсан энэ хүү дуун дотн хайрын тухай домогт аялгууг зүрхэн цуурьялаж Монгол орны ард түмний сэтгэлд хөлгүй талмиаралтай сэтгэлийн долгионыг үүсгэсэн юм билээ. Сэрчмаагийн дуу өөрийн гэсэн онцлогтой өөрийнхөө ур авьяас орлог чармайлгаан бүр дуундан өөрийн сэтгэлээрээ өөрийн дуутайгаан уялдуулж дуулдаг учраас Сэрчмаагийн дуу хүний сэтгэлийг маш сайн хөндөж чаддаг. Ийм учраас Сэрчмаа өвөр Монголын өртөө засах орн тэр чинь манай улсын дотор хамгийн төлөөтэй ийм Монгол улсын дуучин болж ирсэн байна. Сэрчмаа бол сайн дуучин. Дуулсан бүгдээрээ дуучин болдоггүй. Дууг сэтгэлд хүргэж өснөр хүмүүс дуучин болдог юм. Ингээд Сэрчмаа уран бүтээлийг үнэхээр одоо өндөр амжилтанд хүргэж өөрийн авьяас хүлгээрэн олон үзэгчд сонсогчдод сайхан их шиг дуу өгч тэр сайхан хүмүүсүүдийг баярлуулж хүмүүсийн амьдралыг хөглж байгаа их буянтай сайхан хүн хиймэр золбоотой сайхан дуучин. Домнод улсын тэргүүн дэсийн хошигчс үлжээ баядуу сүлжээнд Сэрчмаа гэсэн нэр үгийг хятад үсгээр дармалж дарамтын товчонд хуран өндөг золгонгууд 8180 хүү Сэрчмаагийн тухай зохиол мэдээллийн сурагч мэнэвэр агшин зүү тодордог. Энэ Сэрчмаагийн дуун Домнод улсын монголчуудын домнол биш хятад үндэстэн зэрэг бусад үндэсний дотор тэр зэрэг нөлөөтэй гэдгийг үйж таруулж хүсэл анхаарлын төв болж байгаа гэдгийг илт харуулж байна. Онцгой Сэрчмаагийн тухай зоог яриавал Домнод улсын монгол хэлний сүлжээнүүдийн нэгэн халуун сэдв болсоор байгаа юм а. Энэ бол Домнод улсын монгол хэлнээс сонин мэдээнээс сүлжээнийх нь дуучин Сэрчмаагийн дууны багтын уулзалтыг зохион байгуулж байгаа ахуй байдал болно. Энэ удааны уулзалтад 100 гаруй хүмүүс оролцож залуу багчууд ихэнх тоог эзэлжээ.
эдгээр дууна багтд Сэрчмаагийн дуурлагын тухай халамжлан асууж байхын зэрэгцээ Сэрчмаагийн ажимтрлын тухайч хүнзгээ сонирхолтой асуулт тавьж ирээж ороогүй шууд зовдож эвдэх хурлын гэмт чуулган болсон байна. Миний хувь хүний бодлол надтай найзлах хэрэгтэй хүн бол намайг маш их хүндэлдэг, эмэгтэй хүнийг ойлгодог, тийм мэдлэгтэй, ноён нуруутай, эмэгтэйг илүү авч явдаг тийм ээ. Одоо ягаад гэвэл эмэгтэй хүн болгон эрэгтэй хүнийг хамгийн ихч ааваараа төсөөлдөг. Ягаад гэвэл аав маань бол миний хамгийн хайртай, хамгийн эрхэм нандин хүндэлдэг эрэгтэй хүн шүү дээ. Тийм учраас манай аавтай адилхан л аав маань надад ямар хайртай, ямар их түшиг тулгууруулж надад ямар хайртай бүх зүйлээ зориулдаг те охиноо гэж хайрладаг бай. Тэр шиг л миний одоо найз маань бас миний одоо хань болох хүн маань те тэгж аавтай минь адилхан бас ялгалгүй тийм сайхан байгаасаа гэж би хүсдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн би ч биш эмэгтэй хүн болгон л бас энийг хүсдэг байх гэж бодож байна. Ер нь хүн хүнээ хүчинд гэдэг Сэрчмаатай дурсгалын зураг авахулах гэж ягцран багшралсан залуусын жагсаалаас хөөр наргааны дэвжэнэ итгэл биш уран бүтээний нөлөөлөх хүч нэгж илхэн олж мэдэрхий. Энэ бол 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хохотын Өвөр Монгол буудалд явагдсан хайрын цацал Сэрчмаагийн дууны үдэшлэгийн сонин мэдээ нийтлэх хурал болон энэ удааны сонин мэдээ нийтлэх хуралд Өвөр Монголын өдрийн сонин, Өвөр Монголын радио хороо, Өвөр Монголын телевиз хороо, Монгол соёл урлагийн сүлжээ зэрэг хятад монгол хэлний 30 гаруй жуучлалаар оролцож бодод сурвалжлага хийжээ. Уран гоч тоглолтгогч Ухан Тамир шалгах хатуу боловсрлоос ирэлтэй юм а. Яг иймээс дуурлагийн